Сайн байцгаана уу үзэгчтэй. За тэгээд энэ дугаараараа та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Өмнөх оюутлага дээр ажилласан 2 дугаарыг маань та бүхэн үзсэн байх гэж найдаж байна. За тэгээд өмнөх дугаар дээр гэх юм бол би одоо кемпийг хариуцсан менежер Тэмүүжинтэй уулзж танилцаж одоо кемпийн үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байна тийм ээ. Тэр талаар та бүхэндээ танилцуулсан. За зохис дурдах юм бол одоо тэр угаалга, цэвэрлэгээ, хоол, хүнс за тэгээд тэнд үйл ажиллагаа явуулж байгаа пицца шоп, өсчин, кино, театр, за тэгээд ажилчдын одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спорт, заал гэх мэтлэн бүх зүйлийг та бүхэндээ үзүүлсэн гэж бодож байна. За тэгээд тэнд хэрэгтэй ажилчдын тий IT тухтай байх бүхий л юмыг бол одоо оюутлагын одоо компаниуд бүгдийг хангаж өгсөн байгаа. Хоёрт нь гэх юм бол би далд уурхай дээр ажилласан байгаа. Далд уурхай дээр одоо аюулгүй ажиллагаа хэрхэн яаж явагдаж байна? Хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангаж байна? Тэр далд уурхай дээр юуг анхаарах уу гэх мэтлэн. Мөн дээрээс нь тэнд ажиллаж байгаа бас туслан гүйцэтгэгч байгууллагууд ямар олон байна те гэдгийг бас та бүхэндээ үзүүлсэн байгаа. Энэ удаагийнхаа дугаар дээр би одоо ил уурхай дээр ажиллаж байгаа. Ил уурхай хэрхэн ажилтгийг та бүхэндээ сонирхуулъя. За тэгээд Улаанбаатар дахь одоо энэ офис дээр хүрээд ирчихсэн. За энэ чинээс би бас заавар зөвлөгөө аавна. Хэрхэн яаж ажиллах талаараа бас аавна. Тэгээд Өвшин Баяр гэдэг залуутай бас намайг уулзаад мэдээлэл аваарай гэсэн. За сайн байна уу? За сайн байна. Хаагаан эрдэнэ. Өвшин Баяр. За өөртөө ч уулзаарай гэсэн. За таныг ярин хүлээж алаа. За ингээ бид нар одоо өглөөний хуралтай байгаад байгаа. За урлын цаг нэлээд толцсон маань шууд хурлага орох. За тийм. За сайн байцгаана уу залуучуудаа. За өглөөний мэндийг хүргье. Ажлал өндөр үстэй. За царийн нэслэн харахад бол үнэхээр гэрэлтэж байна. Ажил албыг бол ярилцуулж байгаа юм байна. За тэгээд өнөөдөр намайг энд сууж байгаад бас та бүхэн гайхчихж магадгүй юуны төрөнд өөрийгөө танилцуулъя. Оюутлагын ил уурхайг хариуцсан дэд албан тушаалтан дээд албан тушаалтан одоо ган эрдэнэ байна. Тэгээд албан ажил бол камертаа хамтлагийн дуучин гэж байгаа. Тэгээд өнөөдөр гол зорилго нь гэх юм бол одоо энэ Өмнө Говь аймгийн Хамбург зүгээс ил уурхайгаас шууд явж байгаа шүү дээ. Шууд ингээд та нартайгаа өглөөний хурлыг одоо хэрхэн яаж хийгддгийг, яаж ажиллаад төлөвлөдгийг, өнөөдрийн ажилд хэрхэн яаж явагдах нь гэдгийг бас сонирхож байна. Тэгээ одоо өглөө болгон 8:15-аас юуны их эрт хурлаа хийдэг юм байна. 8:15-даа хүрээд ирчихсэн. Жохон нойрмоггүй бол уучлаарай. За тэгээд хурлаа эхэлцгээе үзье. Өчигдөр шоу нэгэн үедээ нөгөө фэс 6-4 нүүлэх цаг. Тэгээд өчигдөр нүүлэх өглөөнөөс эхлээд өнөө өглөө дууслаа 24 цаг явуулсан. Өглөө 5 цагт ч одоо ачилтаа хийгээд эхэлсэн байж байгаа. Би 4-өөс эхлэхээ хоёр нөгөө талынхаа рамп талаас ачилтаа хийгээд эхэлсэн байна. За зөвхөн байдлаар болохоор дөрөв хэсгээр зөвхөн хийсэн байгаа. За тэгээд өнөөдөр бас зөвхөн одоо төлөвлөж байна. Өнөөдөр бол түрвэгийн имжлэлээр дропкат маань дууссан хэсэг нь бол хэмжил хийгдгээр байгаа. За 4 үеийн хойдол шоул маань үргэлжлүүлэн ажиллаж байна. За фэйс 6 дээр байгаа лодер маань одоо клиний үеэр клиний өмнө хайраад байгаа 4-өө нүүж краш байж ихээр нүүлтээ хийх гэж мөн крашын хичээлтийг бол тактиктай байлаас явж байна. Нэг лодроо. Яг одоо ил уурхай тариалагдсан ажилтдаг одоо Улаанбаатар хотын оффист ажилтдаг ажилчтай бид нар гэсэн тийм ээ. Ажилтнаа энэ Өмнө Говь аймгийн одоо ил уурхай дээр ажиллаж байгаа ажилчтайгаа өглөө болгон онлайнаар хурал хийж тэр өдрийн ажлын хуваарлалт төлөвлөлтийг хийдэг юм. За баярлалаа манайхаа аюулгүй ажиллагаараа подкастаа. За ингээд хамтарч ажиллахад сайхан байлаа. Баярлалаа. За хурал бол нэг
сайхан болт юм байна. За Улаанбаатар хот дахь одоо оюутлогын оффистай танилцаад ингээ явж байхад ерөнхийдөө бол энэ Улаанбаатар хотод ажиллаж байгаа энэ офисын ажилтнууд маань, оюутлогын ажилтнууд маань сүүлийн үед одоо техник технологи асар хурдтай хөгжсөний үр дүнд оюутлогын компанийн маань энэ хамгийн сүүлийн үеийн шилдэг хамгийн сайн гэсэн техник технологиг энэ компанитай нийлүүлснээр энэ 200-аад ажилтан маань эндээ нүүж ирж эндээ сайхан ажиллаж энэ сайхан офистай аятаа тогтоо орчинд мөн дээрээс нь ажлыг маш хурдан шуурхаа онлайнаар шийдэж одоо явдаг болсон юм байна. Түшин баяраа би ингээд офистай чинь танилцаа явж байхад бэлэгцүүд байл та. Энийг би сонирхоод энэ одоо ямар учиртай бэлэгцүүд юм? За бид нэр одоо нөгөө Улаанбаатарын офис дээр ажилладаг болсон. За тэгээд зарим маань бол оюутлогоо дээр ажиллаж байгаа. Тэгэхээр бол эдгэр дэлгэц бол яг бидний гүнзсэн холбож өгж байгаа мэдээлэл цаг алдалгүй биеийнтэйгээ хуваалцаж байгаа гол зүйлүүд гэж та ойлгож байна. За хамгийн эхлээд бол энд бол аюулгүй ажиллагааны талаар харуулж байгаа. Энд бол одоо өнөөдөр 1 сарын 19 гэхэд 1 сараас хойш өнгөрсөн 18 өдрийн хугацаанд бол аюулгүй хөсөлгүй ажилласан байна гэдгийг харуулж байгаа. За тэгээд энэ бол биднэрт ямар мэдээлэл өгөхөр хэрвээ ямар нэгэн байдлаар аюул ослол гарах юм бол цаг алдалгүй биеиндээ мэдээлэх. За тэгээд тэрнээс сургамж авах гэсэн. За ингээд за тэгээд дараа энэ дэлгэц Өмнө Говь аймагт байгаа. Тий, энэ дэлгэцийг бол Өмнө Говь аймгаа шууд удирдах байгаа. Эндээс бид нар мэдээлэл оронгууд тэнд харна. Эндээс мэдээлэл оронгууд энд харна л гэсэн үг. Окей. Тийм. За энэ дээр бол ингээд тийм улаан ногоон өнгөтэй олцсон байхын тоол байгаа. Тэгээд мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол айгүй хэрэгтэй зүйл болж хувирдаг. Яагаад тэгэхээр улаан өнгөтэйнүүд нь бол одоо төлөвлөсөндөө хүрч чадаагүй. Одоо ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмж өвдрөх эсвэл бусад одоо ямар саадлууд байдгийг. Тэрнээс гарсан одоо бүтээлээ бол хинж байгаа. Бас яг 24 цагийн датаг бол харуулж байгаа. Тийм мэдээлэл байгаа. За жишээлбэл энэ одоо жишээ нь ингээл өрмүүд дээрээ байна гэж тэгэхэд одоо манай дээр 9 өрөм байгаа. Тэднэрээс одоо эвдрээгүй ажилласан хэд байна, эвдэрсэн бол юуны эвдэрсэн байна, бүтээлээ хэр хийсэн байна гэдгийг бол харуулж байгаа. Окей, тийм байгаа. За энэ дээр болонгод одоо та бас уурхаагаа бол одоо ингээд зураг байдлаар бид нэр ингээд оруулчихсан. Тэгээ энэ дээр нөгөө өндөр наривчлалтай GPS тоног хөрөмж болгон буюу нөгөө өрмөн дээр, экскаватор дээр, цахилгаан экскаватор дээр байгаа учраас одоо яг хаана ажиллаж гинэ үү гэдгийг бол харуулж байгаа гэсэн үг. Одоо тэр нөгөө тоног хөрөмжүүд чинь бүгдээрээ GPS-тэй гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэл хаана юу явж гин гэдгийг энэчээс янзж байгаа юм байна тийм. Яг одоо эндээс л хэмжинэ гэсэн үг. Одоо 7 номерын өрөм одоо энэ талбай дээр өрөмдөж байна. Хажууд нь 1 номерын экскаватор ухаж байна гэдэг юм уу те. Энэ нь бол бид нэр дараа нөгөө төлөвлөгөө хийгээд явахд бол маш хэрэгтэй. Тийм мэдээлэл бол энэ бол ерөөсөө технологийн юмнуудаар бид нэр яг энд гаргачихсан өдөр тутмын ажилдаа хэрэглээд явж байгаа л. За. Энэ тойроод бас баахан хэлчихлээ тийм. Тойроод зөндөө байгаа тийм. Энд чинь нөгөө нэг энэ олборлолт байна, төлөвлөлт байна. За тэгээд баяжуулах байна. Гэт ингээд айгүйх тийм олон үйлдвэрлэлийн процесс явдаг учраас тэр болгонд таарсан юм байж байгаа. За энэ дээр бол бид нөгөө өөрсдийнхөө одоо амжилттай явж байгаа төсөөл за амжилттай хэрэгцсэн ажил байна. Тэгээд хүмүүсээ бол тэрэнд одоо шагнаж оромшуулж байгаа. Бие бинийгээ шалгаруулж байгаа. Тэрийг ингээд дэлгэрэнгүй мэдээлж байгаа энэ амжилт сайших маягт гэдэг. Бүх хүмүүст ингээд нийлж алдрын самбар биш үү? Алдрын самбар гэсэн. Нэг ясны тийм ээ. Тийм байна. За энэ дээр бол одоо ил урхаагаас гараад баяжуулах үйлдвэрлэл шилжээд за тэгээд тэн дээр бол ерөнхийдөө одоо явагдаж байгаа үндсэн процесс нь дэлгэрэнгүй харагдаж байгаа гэсэн. Энэ ногоонууд нь ажиллаж гин гэсэн үг үү? Тийм, ногоонууд нь бол ямар нэгэн асуудалгүй ажиллаж гин гэсэн үг. Тийм. Тэгээд одоо эн чинь ингэж яваад одоо баяжин болоод гарч ийн гэсэн үг үстэй. Тийм, одоо эндээс ингээл нөгөө уурхаагаас машин авчрал хийж штэ шороогоо. Тэгэл тэрийг бутлаад нунтаглаад тэгэл дахиж тэрэмдэл тэгэл бүх баяжуулах процессор явсаар байгаа хамгийн сүүлд нөө зарах бүтээл гарч ийна гэдгийг харуулж байгаа л хичнээн чим байгаад байгаа юм тий. Бас хүний талгаанд энийг бас магтаад хийн гэж бас агуу шүү. Энэ бүү график юм. За энэ дээр бол одоо нөгөө энэ процессын үйл ажиллагаа явж байхад тэр дунд гарч ирсэн одоо нөгөө
алт цэсийн агуулга маань хаана хийдэг вэ? Хувь нь гараад хийж тийм ерөөдөө харуулж байгаа гэсэн үг. Цэнхэр нь одоо төлөвлөгөөний тоо байна. Тэгээ төлөвлөгөөр бол бид нар иймийг авч ирсэн. Авах хэрэгтэй гэж төлөвлөж ирсэн бол улаанаар бол за одоо энэ бол яг төлөвлөгөөтэйгөө хэр зохицож гин гэдгийг бол харж байгаа. Ер нь гажихгүй шүү тийм. Яг төлөвлөгөөний дагуу явсан байх шүү. Яг нөгөө бидний ашиглаж байгаа одоо энэ техник технологи дээр бол айгүй сайн хөгжсөн учраас аль болох нь төлөвлөгөөний дээр одоо юу гэдэг алдаа гэх үү эсвэл тэр зөрөөг бол маш бага байлгах. Нүдэн баримжаа гэж юм байхгүй юу л биш үү? Техникээр шинжлэх ухаан талаас нь тийм. Нэрвчлэлтэй гаргаад ирсэн. Бүр цагаар авах шиг тийм. Цагаар байна тийм. 18 цаг 2 цаг 10 цаг гэж байгаа. Миний мэдхээр л цаг л мэдчих шиг цагаар. За энэ юу вэ? За энэ болохоор одоо яг ингээд дүрсэн солигдоод яваад байгаа. Юу гэхээр уурхаагаас нүүн тесэлсэн материал ирж байгаа, шороо бүтээгдэхүүн ирж байгаа шүү дээ. Тэр бүтээгдэхүүний бол хэсэгчлийн хэмжээ ерөнхийдөө бодлогдол нь ямар байна гэдгийг энд хараад тэгээ ингээд дараагийн нөгөө нунтаглах, терэмдэх үе шат руу ороод ирэхээр ямар хэмжээтэй материалууд ер нь явж байна гэдгийг шууд хинж байгаа гэсэн үг. Одоо энэ зэсийн баялаг чинь гарч ирж байхад ч зөвхөн ил уурхаагаас гарч ирж байгаа хүдрийг баяжуулж байгаа юм шүү дээ. Тийм, одоо бол хүний уурхаа бол одоо ажилладаг байна. Хүний уурхаа бол одоо бэлтгэл ажлыг явагдаад явж байгаа тийм. За окей. За баярлалаа. За баярлалаа. Сайхан хэлцүүллээ. За ингээд би ил уурхаа дээр ажиллах учраас ил уурхаахан ажилчдаа өглөөнийхөө онлайн хурлаа хийчлээ. Тэгээ ерөнхийдөө бол жоохон ч гэсэн мэдээлэл авлаа. Тэгээд яг газар дээр нь очиод ил уурхаа жоохон яаж хэрхэн яаж явагддгийг төлөвлөлт гэж юу хийгээд байгаа гэдгийг бас үзэгч та бүхэндээ үзүүлээ. Би өөрөө ч гэсэн үзэх нь маш их сонирхолтой байна. За ил уурхаа дээр уулзцгаая. За өдөртөө товлсон цагтаа товлсон газраа үдээтэйгээ уулзлаа. Тэгээд би ч одоо нэхэл хатан хүн шүү дээ. Ажлыг гээд өрөөд ирсэн. Хоёул очиод яг хаана ирсэн байна? За тэгэхээр үйлдвэрийн маань одоо гаргадаг бүтээгдэхүүн эхэлж байгаа газар бол ил уурхаагаас мэдээж хөдрийн битээсээ эхэлж байгаа. Тэгэхээр эднээс одоо зис боловсруулах үе шатны хамгийн ихний шат ил уурхаа дээр үрж ирчээд байж байна. Тэгээд ерөнхийдөө бол 700 гаруй хүн энэ ажиллаж гарын хөдөлмөр оролцож байгаа. Өрөмдөд дотор нь эднээс тодорхой хэмжээний тэсгэний материал хийгээд тэрийг тесэлж өгснөр бол уулын чуудгаа нэгдүгээр сулж өгдөг. Энэ бол экскаваторууд ачих нэгжүүд маань ачихад хэлбэр болгож өгдөг төхөн бол бас хоёрдугаарт бол дараагийн шатны гарч ирсэн томжлуудыг бутлуурын хэсэг үүдэг. Тэнд бол материалын ширхэг бол маш том байж болохгүй. Тодорхой хэмжээний жижиг гэсэн байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэн зөөрөдөд бол бутдаг. За одоо би хоёулхан ил уурхаан одоо Яраалт гэх юм уу да. Яраалтны хурж ирсэн байж байна. За тэгээд ерөнхийдөө ил уурхаан тухай тодорхой товч мэдээллийг өгөхөд бол оюутлогоо маань 100% уурхаа гэж үзэхэд 80% нь гүнийх 20% нь ил уурхаагаас олборлоно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа мэлээ. Өрөмдөж гаргаж ирсэн аваасан шорооноосоо би дээж аваад хэрхэн одоо энэ хүдрийг баяжмал болгодог тухай бас та бүхэндээ одоо лабораторид очиж үзүүлнэ. Тэгэхээр та бүхэн илүү их ойлгомжтой байх болов гэж бодож байна. За та бүхэндээ хэрхэн баяжмал гаргах тухай одоо үзүүлье. За явж дээж авъя. За ингээ ил уурхаа дээр одоо яг тэр том билазын барьж чадахгүй ч гэсэн өөрийнхөө чадах хэмжээний ажлыг явж байна. Сайхан байна. Бас юм үзээ сайхан л явж байна. Ерөнхийдөө ажиллахаасаа илүү их гайхшрал энд хараад ямар нүсэр байна, ямар том байна гэдээ гайхаад яваад байна. Тэгж ажиллаж байгаад алдаа гаргахгүй гэж бас жоох имиж. За одоо ингээд дээжинд маань одоо хэдий зэргийн одоо орц найдлага байна.
тэрийг одоо лабораторид очиж шинжилнэ. За явцгаая. За бид нэр ингээд баяжуулах үйлдвэрийн гадаа ирсэн. Баяжуулах үйлдвэр тий. Тий одоо биднээсээ авсан дээж маань машин ачигдаад лаборатори руу өргөгдөх бах тэр хооронд зөмөрөө үйлдвэртэйгээ танилцаад явчихсан. Ерөнхийд нэг танилцчих тий. Тэгэхээр одоо дөрөвчийн биднээсээ харсан тесрээд ачигдаад гараад ирсэн шороо маань биднээсээ үтсэн айхтагч ботлуураар ороод энэ хооронд 2.7 км урт конвейер байгаа. Энэ үү? Конвейерийн системээр зөөгдөөд энд хурж ирдэг. Энэ бол биднээсээ зүгээр хөдрийн агуулгах ойролцоогоор 600 мянган тонн хөдөр агуулгах хүчин чадалтай том агуулга байгаа. Эндээсээ бас конвейерийн системээр манай нутагтын хэсэг рүү явж орж байгаа. За манайхан ер нь бол их мундаг болж байна. За томоохон үйлдвэр компаниуд манай ашиглалтанд орж одоо жишээлбэл оюутлогоогоор тэр жишээ авахад оюутлогоо манай өөрсдөд нь хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг бол монголчууд маань өөрсдөө бүтээж эхэлж байна. Түүний нэгэн жишээ бол одоо энэ ган бөмбөлөг байна. Бас шохон чулуу байна. Маш олон одоо ханган нийлүүлэгч маань оюутлогоотой хамтарч ажиллаж бүтээгдэхүүнийг нийлүүлж эцсийн бүтээгдэхүүн гаргахад одоо тус төхөн болж байна гэж бас хувьдаа бодож баярлж байна. За сая биднээс Ботал нутагтын хэсгээр дайраад гарлаа. Тийм том тэрмүүд ажиллаж байгаа манай эхний шатны үндсэн бүтээлүүдийг хийж байгаад тэгээд замаараа биднээс одоо яг үйлдвэрийн удирдлагын өрөөнд орж ирж сууж байна. Энэ бол ерөнхийдөө үйлдвэрийн тарих гэсэн үг. Бүх тоног төхөөрөмжүүд бүхэл одоо хэсгүүдийн тоног төхөөрөмжүүдийг удирддаг, хайлуулах үйл ажиллагааг нь доктортой, найдвартай, үр ашигтай байдлахтаа тийм бүх зүйлийг энэ чинь хянж ажиллаж идэг. Нөгөө жижиг ялгар зүйлүүд маань ядгаж явж байгаа процесс явагдаж байгаа. Одоо яг энэ дөө тий одоо доотлын тэр бол ихний шатнаас дотроо бас мэдээж ихний шат 2-р шат тэгээд 3-р шатны цэвэрлэгээ 100 тонн юм оруулаа. Эцсийн баяжуулгаар бол 2 тонн орчим юм гарсан. Одоо эцсээс гарч байгаа доогуур нь гарч байгаа бүтээгдэхүүн бол 60% хатуу материалтай 40% нь ус. Тийм материал бол цаашаа ноцоосоор шахаад тэр хоёр бол биднээс баяжуулалтын агуулгах 2 том танк байгаа. Энэ дотор бол бид цаашаага одоо фильтр уу шүүлтүр рүү явуулах баяжууллаа. Энэ татгалж байгаа цаашаа шахаж байгаа. Манай үйлдвэрийн усны дахин ашиглалтын явц бол ерөнхийдөө 85% гэсэн бид зорилттой явж байгаа. Тэр зорилттой ч хүрээд явж байгаа. Хэдэн сая тонн шараг төлөөлүүлээд ер нь бол одоо нэг за тэр талбайг бодох юм бол нэг 200 мянган тонн том шараг төлөөлүүлээд нэг дээж авч хийх гэж байгаа. Тийм болохоор их сайн хавсан, жигдрүүлсэн, ерөнхийдөө бүгдийн төлөөлөх чадвартай байх хэрэгтэй. Одоо түрүүн тавханд үзүүлсэн шүү дээ. Тэр маш том уурхаагаас билаазанд ачаад тэгээ конвертераар яваад бутлаад тэгээд тэрэмдээд баяжуулах руу оруулаад ингэ явж байгаа шиг яг одоо тэр том чулууга энэ ботлоор руу хийгээд ерөнхийдөө яг иймэрхүү процессаар явагддаг юм байна. За одоо энэ чинээс биднээс бол яг туршилтандаа хэрэгтэй хэмжээгээр аавна. За одоо энэ савнуудаас цөмөрөө 1 кг-аар дээж бэлдэх шаардлагатай. Нутагт үйлдвэрлэлээс нэг том термүүд маань лабораторийн жижигхэн багахан юм дээр хийгнэ гэсэн үг болчиход. Лабораторийн терм маань харахад бол жижигхэн тийм үйлдвэрлэхтэй харьцуулахад одоо нөө түрүүний бидний үзүүлээд ирсэн ган бөмбөлөгтэй адилхан. Тийм биднээс ган бөмбөлийн оронд бол энэ лабораторид бол ийм савхнууд хэрэгэлдэг. За одоо бидний унтагсаар гад одоо яг жинхэнэ энэ нунтаг маань одоо хүүлэн баяжуулахад бол яг бэлэн болчихсон байж байна. Одоо тийшээ явъя зүгээр. За баяжуулахын тулд та бүхэнд нэг жоохон юм хэлчихэд одоо тэр хүдрээ цуглуулагч бодис, хөөсрүүлэгч бодис гэж байдаг юм байна. Тэгээд одоо хүдрийг чинь усанд хийгээд ингээд хөөсрүүлээд ирэхээр одоо тодорхой хэмжээний зис хоримтлагдана. Тэр хоримтлагдсан зис маань одоо тэр хөөсөнд очиж наалдах тийм ээ. Үлдсэн тэр нэг чулуулаг хэсгийг нь болохоор доошоо живэх тийм үйл ажиллагааг дэмжихийн тулд одоо энэ хоёр
бодис хийдэг юм байна. Цуглуулагч бодис, хөөсрүүлэгч бодисыг. Ийм л шахах юм байна шүү дээ ерөөсөө. За одоо энийг бол агаар явж байгаа. Агаараа бас хийн. Ер нь бол та нартай нэг жишээ болоо хэлэхэд 100 тонн хүдрээс 2 тонн 2 тонн одоо зэсийн юу баяжмал гарч ирж байгаа. Тэгээд бодохоор одоо энэ 2 тонн зэсийн баяжмал гаргахын тулд энэ ямар одоо шат дамжлагаар ямар одоо хүмүүс ямар мэрэгжлийн олон хүмүүс тий нефт ямба хянаж ажиллаж байна вэ гэдэг нь та бүхэндээ үзүүлэхийг би зориод байгаа юм ч гэдэг уул нь бол. За ингээд түрүүний нөгөө 1 кг байсан зэсийн хүдрэ маань явсаар одоо олон үе шатыг дамжсаар агаад одоо ингээд зэсийн бажимал болоод гадар чигсэн байж байна. За одоо эн чинь одоо ойролцоогоор хэдэн грамм болж юм да. Минийхээр бол нэг 20-30% юм шиг байна. Энэ шорооноос ийм бажимал гарч байна. За энийг тэгээд бид нэ цаашаа шинжилгээнд өгөөд одоо хичнээн хувийн зэсийн агуулга байна. Ямар хаана хэр зэрэг их байна гэдгийг бол шинжилгээнд гараад байна. Тэр нь маргааш гарч ирэх юм билээ харин. За ийм байна да үзэгчтэй. За өнөөдрийн одоо бидний хийсэн одоо эндэж маань тий чухам яг юунд хэрэгтэй гэдэг юм бэ? За одоо яах гэж энийг хийж байгаа? Бидүүсийн дээж явсан хэсэг бол ил зургаа дээр одоохондоо ачигтайг харж ирсэн. Тэр бол нэг ойролцоогоор 7 хоног ч юм уу 10 14 хоногийн дараа үйлдвэрт яг тэр хэсгийн үйлдвэрт орж ирнэ. Өдөр болгон ондоо бах. Өдөр болгон тэр ирж байгаа өдөр бол өөрийн шин чанартай. Заримдаа сайн, заримдаа муу. Биднес 22% зэсийн баяжмал доотод гаргах хэвээр метал авалт юу одоо авж байгаа хаягдлаа аль болох бага байлгахад тэр өдөр бодтойгоор орж ирэхэд биднес одоо төрүүчийн нэмсэн бодисууд байгаа тийм тэр бодисуудыг яаж хэрэглүүл зүгээр юм шохоо нэмж байгаа тэр шохоог яаж нэмүүл зүгээр юм одоо нунтгалж үтсэн тийм янз бүрийн хугацаагаар тэр ер нь нунтгалтаа ямар байлгавал биднес процессоо илүү үр ашигтай явуулах вэ гэдэг 22% хүрэхгүй. Тэр санал зөвлөмжийг өдөр орж ирэхээс өмнө уртчлаад өгч байгаа. Тэгэхээр энэ бол ямаг ирээдүгөө уртчлаад харж ийн гэдэг бол бодит тэр хариу арга хэмжээ авахд маш төхөмтэй шийдвэр гаргахад маш чухал зүйл байт юм аа. Тэгэхээр судалгааны ажил гэдэг маань ер нь төрүүлж явдаг маш чухал зүйлүүдийн нэг юм байна. Маш чухал зүйл дээр намайг ажилласан гэдэг бас маш их баярлалаа. Тэ энийг үзснээр одоо үзэгчд маань уурхай үйл ажиллагаа яаж явагддгийг гэдгийг бас зөгцсөн болов гэж бодож байна. Ойлгосон болов. Тэгээд дараагийн удаад сая бол бодит гар бие оролцсон ажиллаа. Дараагийн удаад илүү мундаг болж урж ирээд. За тэгнэ. Тооцоо судалгаан дээр суугаарай. За. За одоо би бажмал савдах хэсэг дээр хүрээд ирсэн байна. За энэ хэсэг дээр гэх юм бол ер нь зэсийн хөдөр маань зэсийн маань хамгийн эцсийн шат дамжлага гэж хэлж болно. Тэр том чулуун шиг бутлагдаад тэрнэгдээд явсаар олон шатыг дамжсаар хагаад эзнээс бүр нарийнхан тийм нунтаг болж ирдэг. Тэгээд тэр нунтгаа одоо нэг савлгааны хэд 2 тонны даацтай одоо тийм савлгаан савладаг. Онцлог хэлгээд энэ савын бол манай дотоодын манай монголчууд хийдэг шээ. Энэ савлгаанда 2 тонноор савлагдаад тийшээгээ ингээд яваад ирэхээр одоо дээжийг аваад анх хөдөр маань ямар шүү агуулгатаа орж ирсэн гарахтаа яг хэр зэрэг явж байгаа гэдэгт яг тулгаж үз бас нягтлдаг хяндаг. Тэгээ дээжийг нь аваад цаашаага дацтам шошго нь яваад одоо жишээлх юм бол нэг уутанда хичнээн зэсийн агуулгатай байна. Тийм ээ. Тэр агуулгатаа тэр шошго пайзаа наагаад тэгээд ийшээгээ яваад тэр конвейерээр явж хагаад 18 ийм том уут болоод машиндаа ачигддаг юм байна. За оюутлогын экспорт тээвэрлэлийн хилцээр хөөжсөн байна. За энд бол одоо би түрүү хэлсэн одоо зэсийн баяжмал маань 2 тонны уутандаа савлагдаад
18 уут болоод машинд ачигддаг. За тэгээд энэ машинд ачигдаад 16 машинд ачигдаад нэг цуваа болоод хилээр гараад амжина. За энэ экспорт тээвэрлэлтийн хэлцээр бол гайлын бүрдүүлэлт, гайлын хяналт мөн тээвэрлэлт нь хийгддэг газар байгаа. За ер нь бол одоо та бүхэн энийг харж байгаа бах. Product of Mongolia гэдэг. Энэ оюутлогын бүтээгдэхүүн биш, энэ Монгол улсын бүтээгдэхүүн. Монголын маань нэрийг одоо тий дэлхийд одоо зэсээрээ гаргаж байгаа, зэсээрээ одоо гайхуулж байгаа гэх юм уу. Тийм ээ? Тийм бүтээгдэхүүн бид нэр гаргаж байгаа. Тийм учраас одоо энэ оюу толгойн ажилтнч монголчуудын бүх хүч хөдөлмөр шингэсэн тийм баяжмал байгаа учраас Product of Mongolia гэж нэрлсэн болоо гэж би бодож байна. Энд ажилласан хүч хөдөлмөрөөр гаргаж байгаа бүх хүмүүстээ ажлын амжилт хүсье гэж хэлмээр байна.